Сайн байцгаана уу? 2024 оны 5 сарын үйл явдал ямархуу үйл явдлууд болохоор байна уу? За гариг эрхсүүд ямархуу байршлуудыг 5 сард өгөхөр байна уу гэдэг дээр мэдээлэл оруулж байна. За 2024 оны 5 сарын 1-ээс за гаригуудын маань хувьд гэвэл за яг 5 сарын 1 хүрэхээс өмнө маш олон гаригууд бас байршлаа сольж байна. За тэгэхээр өнөөдөр буюу 4 сарын 29-нд сугар гариг маань үхрийн ордондоо ирж байна. Тэгэхээр сугар гариг үхрийн ордонд ирснээр таны хувьд мэдээж харилцаа холбоо дээрээс нь удаан хугацааны харилцаа холбоо санхүүгийн асуудлууд дээр ч бас эрг нааштай шийдрүүдийг татах өндөр боломжтой юм уу эхэлж байна. За мэдээж сугар гариг маань өөрөө мөнгө хариуцдаг гариг, харилцаа холбоо хариуцдаг гариг, за хайр дурлал хариуцдаг гариг байгаа. Тэгэхээр үхрийн ордонд ирснээр харилцаа холбоо ч илүү тогтун, илүү тайван, илүү хүлээцтэй болж эхлэх боломжтой. За нөгөө талаас ангараг гариг 4 сарын 30-нд хоньны ордондоо шилжилт төлөвлөгөө хийж байна. Яг одоогоор Далаан гаригтай загсны ордонд яг хамтын аяллыг хийж байгаа. За тийм учраас хоньны орд руу 4 сарын 30-нд шилжилт төлөвлөгөө хийснээр ангараг маань нэлээд идэвхтэй болж эхэлнэ. За мэдээж хоньны ордондоо бас байршин ирж байна. Хоньны ордыг удирддаг ангараг гариг маань хоньны ордондоо ирснээр нэлээд хөдөлгөөнтэй элементүүдийг бид нэр татна. Хүмүүс маань маш их эрч хүчтэй болох, эсвэл ямар нэгэн байдлаар бие чинь эрч хүч хүртэл нэмэгдэх өндөр боломжтой. За нөгөө талаас нэлээд гэмтэл бэртэл бодлогогүй алхмуудыг хийхээс зайлсхий илүү хурд эрч хүч мэдрэгдэх юм өндөр боломжтой үеуд тань руу ирж байна. Тэгэхээр энэ энерги маань бүхэл бүтэн 5 сарын турш сугар болон ангаргийн эрчим хүч бол нэмэгдэж эхлэх үе байна. За шинэ сар 5 сарын 7-нд гарна. За энэ шинэ сар бол мэдээж үхрийн ордонд бол гарч байгаа. Тэгэхээр үхрийн ордонд шинэ сар гарснараа хүмүүст ямарваа нэг шинэ эхлэлийг тавихад, шинэ зүйлийг эхлүүлэхэд нааштай ийм үе эхэлж байна. Тэгэхээр 5 сарын 7-8-ны өдрүүдэд бол та шинэ зүйлүүдийг эхлэх талаар бодож эхлэл маш идэвхтэй сайн байна. За мэдээж шинэ сарын гарч байгаа өдрүүдэд шинэ сар маань харагдахгүй боловч үйл процессуудаа дараагийн 3-6 хоногийн дотор идэвхтэй мэдрүүлж эхэлнэ. Тийм учраас 5 сарын 7-оос хойш 10-д 13, 14 өнтер бол мэдээж таны хувьд нэлээд сайн байх боломжтой ийм өөрчлөлтүүдийг эргээр татнаа. За бод гариг урагшлах хөдөлгөөнөө бол 4 сарын 25-нд хийсэн. Энэ тухай мэдээлэл бол өгсөн байгаа. За тэгээд мэдээж хоньны ордондоо бол байгаа учраас ер нь харилцаа холбоон дээр нэлээд олон төвөгтэй саадуудыг татсан бол 5 сарын 15-нд үхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээрээ харилцаа холбоо илүү тайван байдлаар шийдэгдэх. За ерөнхий хоорондын харилцааны асуудлууд чинь ч гэсэндээ эв түнжинтэй болж эхлэх, үл ойлголцлууд чинь болон докторгүй илүү ширүүн байсан харилцаанууд чинь илүү тайван дүлгөөн харилцаа руу шилжиж эхэлнэ. За тэгээд дэлхийн ван гариг буюу гадна талын гаригууд маань ямархуу өөрчлөлтүүдтэй байна вэ гэвэл 5 сарын 2-нд дэлхийн ван гариг ухрах хөдөлгөөнийг бомбын ордондоо хийж эхэлнэ. Одоогоор 0-аас 1% налуутай ингээд ухрах урагшлах хөдөлгөөнүүдийг хийж байна. Тэгэхээр мэдээж ухрах хөдөлгөөнөө хийгээд эргээд матрын орд руу буцаад орно. За тэгэхээр энэ үеүүдэд мэдээж дахиад нийгэм болон улс төртэй холбоотой асуудлууд бол эргэн дахин өөрчлөлтүүдийг асуудлуудыг татсаар байх боломжтой. За нөгөө талаас ухрах хөдөлгөөн хийж явах үеүүдэд бол мэдээж зарим нэгэн зүйлүүд хөдөлгөөн өөрчлөгдөн удаашрж бас дээрээс нь их төвөгтэй байсан мэдрэмжүүд илүү чөлөөлөгдөх боломжтой юм уу байгаа. Тэгэхээр дэлхийн ван гариг маань ухрах хөдөлгөөн хийснээрээ зарим талаараа бас бусдад амьсгаа авах боломж, зарим нэгэн айдас, стресс, эсвэл томоохон эргэлт өөрчлөлтүүд бол арай үр дүнгээ үзүүлсэн ийм идэвхтэй үеийг бол татж байна. За 5 сар бол үхрийн орд
идэвхтэй болдог үе байж байдаг. Тэгэхээр үхрийн ордны ерөнхий шин чанарууд 5 сард илүү одоо идэвхтэй мэдрэгдэнэ, илүү тайван тухтай, харилцаа холбоо илүү тогтвортой. За тэгээд бас ямар нэгэн байдлаар ажил үүсчин бас нэлээд тогтвортой байдлуудыг бол энэ одоо 5 сард ирчигтэй авч явж байна. Ямар нэгэн одоо хүнд гаригуудын ухрах хөдөлгөөнүүд ялангуяа одоо энэ хүнд ойрхон аялдаг гаригуудыг бодвол энэ одоо сар бол илүү тайван сар байх боломжтой. 5 сарын 20-д хүртэл ерөнхийдөө энэ мэдээлэл бол явагдаж байгаа гэдгийг анхаарна уу. 5 сарын 20-доос хойш эхрийн ордны сар гардаг. За эхрийн ордны сар гарснараа бас энергийн болон харилцааны асуудлууд бол өөрчлөгдөх бүрэн боломжтой. За тэгэхээр энэ 4 сарын одоо 29-ноос 5 сарын 20 хүртэл за ордуудад ямар нөлөөлөл үзүүлэхээр байна. За ордуудад ямар өөрчлөлтүүд авчрахаар байна уу гэдгийг л харж байна. За тэгэхээр хоньны ордонд 5 сар ямар өөрчлөлтүүдийг татж байгаа вэ гэвэл хоньны ордонд 5 сар төрчихтэй одоо өөрийн чинь эрч хүч өөрийн чинь ажил үйлс нэлээд идэвхтэй болох сар байна. За тэгээд бас саяхан одоо нар хэртэлт таны ордонд болсноос хойш бол та илүү өөрийнхөө потенциал, өөрийнхөө санхүүгийн асуудал дээр бол анхаарлаа шилжүүлэн эхэлж байна. За өөрийнхөө хувьд бол санхүүгийн асуудал өөрт чинь хамгийн чухал одоо эерэг өөрчлөлтүүдийг өгж эхэлж байгаа. Гэхдээ альва зүйл гаригуудын нөлөөлөл зарим тохиолдолд жоохон цаг хугацаанд одоо баригдаж явагддаг. Зарим хүмүүст бол маш идэвхтэй хурдан мэдрэгддэг. Ялангуяа одоо хоньны ордны эхний 10 хоног төрсэн хүмүүс энэ одоо мэдрэмжүүдийг их хурдан авдаг бол 2 дугаар 10 хоног, 3 дугаар 10 хоногуд нь ингээд яваандаа танд илүү мэдрэгдэх боломжтой өөрчлөлтүүд бол ирж байгаа. Тэгэхээр ямар ч байсан ерөнхий байдлаараа энэ 2024 оны 4 сарын 29-ноос 5 сарын 20 хүртэл санхүүгийн байдал чинь хамгийн чухал өөрчлөлтүүдийг татж байна. Тэгэхээр та мөнгө санхүүгийн асуудал дээр илүү их анхаарч энэ үеэр одоо мөнгөний тооцоолол зөв шийдвэрүүдийг ялангуяа 5 сарын 10-д гаргаад илүү их идэвхтэй өөрчлөлтүүдийг л хийж эхлэхээр харагдаж байна. Хэрвээ алхам өөрчлөлтүүд хийх, мөнгөтэй холбоотой өөрчлөлтүүдийг хийх гэж байгаа бол 5 сарын 10-д бол илүү сайн харагдаж байна. За нөгөө талаас өөр чинь хувьд бас одоо мөнгө төгрөгөө яаж арвижуулах вэ, санхүүгийн асуудал дээр ямар одоо шинэ өөрчлөлтүүдийг хийх вэ гэдэг ийм бодол санаа илүү анхаарал бол 5 сар төрчихтэй байх боломжтой. Мөнгө үрэх, гаргах болон орж ирэх энэ байдлуудыг бол та нэлээд анхааралтай авч үзэн нэлээд тооцооллуудыг бол хийж эхлэх нэ. За нөгөө талаас бас таны хувьд өөрийн чинь одоо ангараг гариг хоньны ордондоо ирж байгаа учраас хоньны ордны мандалттай хүмүүс жишээлбэл бие физиологийн хувьд илүү эрч хүчтэй, өөртөө ихтэй, илүү их хөдөлгөөнтэй, эрч хүч мэдрэгдсэн ийм одоо сар бол танд эхэлж байна. Харин хоньны ордны нартай хүмүүс ажил карьер дээрээ илүү зоригтой алхмуудыг хийж эхэлж байна. Харин хоньны ордны сартай хүмүүс нэлээд олон зоригтой шийдвэрүүдийг гаргаж эхлэх нэ гэж бол харагдаж байна. За тэгээд энэ одоо бууд гариг маань мэдээж хоньны ордонд бол 5 сарын дунд үе хүртэл бол мэдээж байж байгаа. Тийм учраас таны хувьд нэлээд олон ажил төрөл дээрээ бас шийдэх ёстой шийдлүүдийг бол хийж эхэлж байгаа. Саяхан таны ордонд ухрах хөдөлгөөн хийжсэн бууд гариг урагшлах хөдөлгөөнөө одоо хийж гисэн 5 сарын 15 хүртэл ямар ч байсан бууд гариг таны ордонд байсаар байх учраас ярилцах, харилцах, ойлголцох, бүтээх хийх олон ийм одоо бодол санаа чи идэвхтэй өөрчлөлтүүд бол татж байгаа. Магадгүй таны хувьд маш их бодох, маш их одоо зүйлүүдийг төлөвлөх нь эргээд бас таны мэдрэлийн ядаргаанд оруулахаас зайлсхийх хэрэгцээтэй. За болж игэл одоо бодож байгаа зүйлүүдээ илүү их одоо төлөвлөгөө болгож ажил хэрэг болгоход илүү анхаарах шаардлагатай. Хитэх бодох, нойргуудах энэ байдлууд бол танд 5 сарын 15 хүртэл идэвхтэй байна. За үүнээс хойш таны хувьд 5 сарын 15-аас хойш бууд гариг үхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээрээ эргээд одоо ажил хэрэг болгож байгаа зүйлүүд болон бодож байгаа зүйлүүдээ илүү өөртөө бүтээмжтэй байдлаар үр шимүүдэд хүртэх болон эхлүүлэх боломжуудыг бас өгж гинэ. За тэгээд 5 сарын дунд үеэс ахуулан таны хувьд 20 хүртэл
ажил төрөл чинь дандаа мөнгөтэй холбогдсон байх, эсвэл мөнгө төгрөг тооцоололуудаа зүү гаргаснараа ажлаа өөрчлөх, санхүүгийн асуудал дээр шинжилт өөрчлөлтүүдийг гаргаж эхэлнэ. За нөгөө талаас дэлхийн банк гариг бол ухрах хөдөлгөөн хийж байгаа маань таны хувьд ямар нэгэн хүрээлэл найз нөхөд асуудлууд дээр илүү айцгүйгээр чөлөөтэй ойлголцох өөрийн чинь нийгэмшил, байр суурь, хүмүүстэй харилцах харилцаа, нийгэмд эзлэх байр суурь чинь бас тодорхой хэмжээгээр асуудлыг олж харах байдал илүү айц стрессээ даван туулсан хэтэрхий их стресс асуудлуудаас холдсон ийм боломж амьсгаа авах боломжийг бол 5 сарын 2-нд өгж байна. За нөгөө талаас ерөнхийдөө бол тухайн сар тэр чигтээ таны хувьд илүү тайван байдлаар асуудлыг шийдэх. За тэгээд ажил төрөл төр чинь хэрвээ саад асуудлууд үүсэх юм бол үнийгээ та илүү өөртөө итгэлтэй байдлаар даван туулах боломжуудыг өгөхөөс гадна гэр бүлтэй анхаарах, гэр бүлийн дотоод санхүүгийн асуудал дээр бас шинэ өөрчлөлтүүдийг хийх боломжийг бас энэ 5 сар маань өгч байна. За харилцаа холбоо мэдээж ганц биеуд мань харилцаа холбоон төр 2024 оны энэ 5 сарын 20 хүртэл ямар ч үсэн харилцаа холбоон дээрээ та илүү хөдөлмөр шаардсан харилцаануудыг өөртөө татна. За дээрэс нь ганц биеуд маань мэдээж эхлээд өөртөөгөө холбогдлолтой зарим нэгэн саадуудыг давах шаардлагатай буюу ганц биеуд маань удахгүй харилцаа холбоог эхлүүлэе гэж бодож байгаа бол өөрийнхөө гол потенциал асуудлуудыг олж харах шаардлагатай ийм үе рүү орж байна. За гэр бүлтэй хүмүүс маань гэр бүлдээ илүү анхаарлаа хандуулах шаардлагатай. Гэр бүлийн санхүүтэй холбоотой асуудлууд таныг эргээд харилцаа руу ч илүү анхааралтай байлгах, хэлж ярьж байгаа зүйлүүд дээр анхаарах ийм нөхцөл байдлыг бүрдүүлж байна. За дараагийн орд болохоор үхрийн орд. За үхрийн орд маань ирж байгаа 2024 оны 4 сарын 29-ээс 5 сарын 20 хүртэл ямар ч үсэн өөрийн чинь санхүүгийн болон өөрийн чинь хувь хүний өөрчлөлтүүд айгүй идэвхтэй болж эхэлж байна. За таны хувьд болохоор нэлээд удаан хугацаанд зоригтой шийдвэрүүдийг гаргаж байгаа. Эсвэл бие физиологоо хөгжүүлж байгаа. Эсвэл өөрийнхөө зорилгын араас тууштай явж байгаа өхрүүдэд маань энэ ирж байгаа 5 сар бол тэр чигтээ өөрийн хувьд эрч хүч маш их өндөртөө болчихсон. Нэлээд олон зүйлүүдийг шинээр эхлүүлэх боломжийг энэ 5 сар танд өгч байна. Тэгэхээр өхрүүдийн маань хувьд ихэнх өхрүүд маань л төрсөн өдрүүд болоод эхэлж гисэн. Төрсөн өдрийн баярын мэндийг өхрүүдтэй хүргэе. За өхрүүдийн маань хувьд бодож байгаа, санаж байгаа зүйлүүдээ буруу ойлголцож, өлөө ойлголцохоос зайлсхийх хэрэгтэй. 5 сарын 15 хүртэл ямар ч байсан та бодсон сансан зүйлүүд дээрээ маш сайн анхааралтай ажиллах хэрэгцээтэй. Бодсон зүйл, харилцаа холбоо, үл ойлголцол идэвхтэй байгаа боловч та өөрийнхөө эрч хүч, урам зориг зорилго тэмүүлэлээр бол дээрх саад асуудлуудыг бол дамтуулах өндөр боломжтой ийм үе явж байна. Гадагшаага чиглэсэн ажлууд дээр чинь тодорхой хэмжээний саадууд бол идэвхтэй харагдаж байгаа боловч үүнийгээ давах байдал 5 сарын 15-аас идэвхтэй өөрчлөгдөж эхлэх нэ. За өхрүүдийн маань хувьд шинэ сар үхрийн ордондоо 5 сарын 7-нд тийм гарч байгаа. Тэгэхээр энэ үед шинэ ажлуудыг эхлүүлэх, эрүүл мэнд дээрээ шинэ өөрчлөлтүүдийг хийх, шинэ хоол хүнс, шинэ дайет, магадгүй витамин, эрүүл мэндэд анхаарсан өөрчлөлтүүдийг эхлүүлэх, эмчилгээнд явах ч гэдэг юм ингээд олон талын эрүүл мэндтэй холбоотой өөрчлөлтүүдийг та эргээр эхлүүлэх боломжтой байна. Нөгөө талаас бас ажил төрлүүдээ шинээр эхлүүлэх гэж байгаа, шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүс үйж болно. За энэ үйл 5 сарын 7-наас 15-ны хооронд эхлүүлвэл маш сайн таатай байна. За 5 сарын 15-наас хойш бод гараг таны ордонд байршиж 20 хүртэл маш идэвхтэй таныг харилцах, ярилцах, ойлголцох, за шинэ зүйлүүдийг эхлүүлж байгаа бол үүнтэйгээ холбогдуулан хүмүүстэй уулзах, гэрээ хэлцээр хийх бүрэн боломжийг 5 сарын 15-аас хойш бол өгөж эхэлнэ. Тэгэхээр бүхий л 5 сарын 15-аас 6 сар гарan гартлаа ер нь бол таны хувьд маш идэвхтэй хүмүүстэй уулзах, ярилцах, хийж бүтээх, гэрээ хэлцээр эхлүүлэх өндөр боломжийг бол өгөж эхлэх нэ.
За нөгөө талаас бас таны хувьд сугар гараг үхрийн ордондоо бол ирч гисэн байна. За сугар гараг 4 сарын 29-ноос ахуулан үхрийн ордондоо бол байршиж чинь. Тэгэхээр 5 сарын сүүл үе хүртэл ямар ч байсан үхрийн ордонд бол маш идэвхтэй байх нэ. За 5 сарын 23 хүртэл сугар гараг үхрийн ордондоо байна. Тэгэхээр энэ үеүүдэд таны хувьд өөртөө итгэлтэй байх энэ итгэлтэй байдлууд чинь нэмэгдэхээс гадна өөртөө зарцуулах, зориулах өндөр боломжтой. Магадгүй та ялангуяа үхрийн ордны мандалттай хүмүүс гадаад үзэмж гоо сайхан царай төрхөндөө анхааран магадгүй шин зүйлүүдийг худалдан авах, эсвэл нүүр царай гоо сайхандаа анхаарсан бодолт, мейкап зүйлүүдийг авах эмэгтэйчүүд маань. За эрчүүд маань өөртөө бас тодорхой хэмжээгээр зарцуулах, магадгүй дуртай зүйлүүдээ худалдаж авах, энэ нэргээд гадаад үзэмжинд чинь нөлөөлөхөд эд материал зүйлүүд бас байх өндөр боломжтой. За нөгөө талаас үхрийн ордны нартай хүмүүс мэдээж энэ үеэр ажил үйлстэй зориулсан таатай шийдлүүдийг гаргах, за ажил карьер дээрээ зориулсан хөрөнгө оруулалтыг хийх өндөр боломжтой байна. Үхрийн ордны сартай хүмүүс энэ үеэр гэр орондоо ямар нэгэн тогтчлтын холбогдолтой өөрчлөлтүүд, засваруудыг хийх, эсвэл хоол хүнс эрүүл мэндэд зарцуулсан өөрчлөлтүүдийг энэ үеэр сугар гарагийн нөлөөлөлт хийх нэ. Тэгэхээр сугар гараг бол үхрийн ордонд ирснээр үхрийн ордныхны маань хувьд маш таатай, эерэг ийм өөрчлөлтүүдийг энэ үеэр хийж эхэлнэ. Тэгэхээр таатай, эерэг өөрчлөлтүүдийг сэтгэл санаа, гэр бүл, ажил үйлс дээр хийж илүү тогтун тайван энергиудыг та өөртөө татж байна. За тэгээд үхрийн ордныхны маань хувьд энэ 2024 оны 5 сарын 20-нд хүртэл нэлээд ийм зоригтой өөрийнхөө бүтэе гэж байгаа зүйлүүдийг хийж бүтээсэн ийм уюуд бол итэвхтэй, харин санхүүгийн байдал дээр нэг жоохон саадтай зүйл гэвэл 5 сарын 15 хүртэл их хэмжээний мөнгө төгрөг зарцуулахаас зайлсхий, их хэмжээний мөнгө төгрөг өрн таран хийх өндөр боломжтой байна. За аливаа зүйлээ хаяж гээхээс зайлсхий, өөрөө чин санхүүгийн асуудал зүйлүүд ямар нэгэн хий дэмий зүйл зарцуулагдаж байна уу юу гэдгийг анхаарах үе бол 5 сарын 15 хүртэл байна. 15-наас хойш таны хувьд санхүүгийн асуудал чинь илүү жигдэрч, мөнгө төрхтэй харьцах харилцаа чинь илүү таны гарт шийдэгдэх боломжтой үе эхлэх нэ. За нөгөө талаас 5 сарын 20-д хүртэл ямар ч байсан таны хувьд маш олон боломжуудыг үхрүүд маань өөртөө татж байгаа учраас ирэмийн харилцаа, санхүүгийн байдал, relationship, за тэгээд бизнесийн хамтрал, хувь хүний хөгжил, дэвшил, өөрчлөлтүүд бол 5 сарын 20-д хүртэл бүр хамгийн өндөр ранкаараа бол үхрүүдэд бол мэдэгдэнэ. Тэгэхээр хамгийн азтай сар, хамгийн боломжтой сар, хамгийн их итэвхтэй эерэг сар бол мэдээж Бархас Уд гараг таны ордонд Тэнгэрийн ман гарагтай өнгөрсөн 14 жилийн дараа дахин аялж байгаатай холбогдуулан гинтийн эерэг өөрчлөлтүүд, ялангуяа санхүүгийн талаараа, за дээрэс нь эд өв хөрөнгийн талаараа, за дээрэс нь удаан хугацааны зорилго тэмүүлэл чинь бүгд тантай холбогдсон үүсэж байгаа гэдгийг анхааралтай авч үзсэн. Ирж байгаа 5 сарын 20 хүртэл хамгийн их бүтээ, авъя, зориг гэжсэн зүйлүүдийнхээ араас та явж чадвал маш амархнаар энэ болгоныг өөртөө та бүтээх боломжтой байна шүү үхрүүдийн маань хувьд. Тэгэхээр үхрүүдэд маань бол хамгийн том эерэг боломжуудыг татж байгаа сар бол 5 сарын 20 хүртэл байх нэ. За энэ дараагийн орд бол ихрийн орд. За ихрийн ордынхны маань хувьд өнгөрсөн 20 хоног, за өнгөрсөн сар бол нэлээд саадтай, асуудалтай сар байсан байх боломжтой. Учир нь бууд гараг маань ухрах хөдөлгөөн хийж байгаад урагшилсан. Одооноос 4 хоногийн өмнө бууд гараг маань урагшлах хөдөлгөөнийг хийсэн. За тийм учраас илүү олон өөрчлөлтүүд эерэг байдлаар ихрүүдэд маань ирэх нэ. За ихрүүдийн маань хувьд ирж байгаа энэ 5 сарын 20-д хүртэл таны хувьд зорилго тэмүүлэл чинь нээлттэй, хүмүүнлэгийн ажиллагаа нээлттэй, олон харилцаа холбоон дээр идэвхтэй, найз нөхдөдтэйгээ үл ойлголцол илүү шийдэгдэж эхэлнэ. Зоригтой алхмуудыг та зорилго тэмүүлэл дээрээ тавьж гин, хүсэл мөрөөдөл
юу зориод бүтээх гээд байгаа юм. Ерөнхийдөө бол хүсэл мөрөөдөл зорилго тэмүүлэл жижигхэн зүйлж байж болно. Хүн хүний зорилго, хүн хүний тэмүүлэл тэс өөр гэж байдаг. Тэгэхээр таны хувьд энэ одоо зорилго тэмүүлэл хүсэл мөрөөдөл чинь ирж байгаа 5 сарын 1-ээс 5 сарын 15 хүртэл маш идэвхтэй байна. За энэ үеүүдэд та бүтээ гэж ирсэн зүйлүүдээ хийж бүтээ, зорилгоудаа өөрийн гартаа оруулах хэрэгцээтэй байна. За дээрээс нь таны харилцаа холбоо маш их идэвхтэй үеуд байна. Relationship-ууд маш их идэвхтэй байна. Тэгэхээр харилцаа, хувийн харилцаа, найз нөхдийн харилцаа, гэр бүлийн харилцаа гэд бүхий л талаараа social бас ингээд харилцаа, олон нийтийн харилцаанууд ч идэвхтэй энэ үеүүдэд та найз нөхөд, гэр бүлийн харилцаа, ирэмийн харилцаа, ах дүүс амраг сад ингээд бүх талаараа харилцаанууд чинь идэвхтэй нээлттэй үеүүдэд та илүү олон зүйлүүдийг амжуулах боломж бол энэ үеэр идэвхтэй болж байна. За нөгөө талаас болохоор таны хувьд цаагаараа алсуураа бас их ядарч байгаа, эсвэл эрч хүчээ алдж байгаа юм мэдрэмжүүд бол танд төрж байгаа байх. Тэгэхээр энэ мэдрэмжүүд удахгүй танаас холдно. Таны хувьд зүүд нойрч маш өндөр одоо ингээд мэдээллүүдийг агуулж байна. Эхрүүдийн маань хувьд ирж байгаа 20 хоног бол маш олон одоо зүүд нойр итвэхтэй, сүнслэг оршуу итвэхтэй, бясалгал нөгөө ертөнд далд ухамсар нээлттэй болж байгаа юу. Тэгэхээр энэ үеэр болж игэл та өөрийгөө чагна, өөрийгөө сонс, өөрийнхөө зүүд нойрыг чагна, сонс. За мэдрэх өндөр боломжийг энэ үе өгч байна. За нөгөө талаас бас бусдаас өөрийгөө тусгаарлаж ингэж ганцаараа ингээд итвэхтэй өөрийгөө хайсан ийм өөрчлөлтүүдийг хийх, эсвэл ямар нэгэн аялалд явах, эсвэл ямар нэгэн байдлаар та одоо совилалд явах, амралтаа авах, эсвэл ямар нэгэн байдлаар нийгмээс тусгаарлагдсан ямар нэгэн зүйлийг эрэл хайгуул хийж одоо олох, бичих, нийтлэх, эсвэл судлах гэдэг энэ эрчимтэй үе бас ирж байгаа 5 сар тэр чигтээ танд нөлөөлж байгаа. Тийм болохоор энэ үеийг та хүлээгээд энэ үеүүдэд та илүү одоо өөрийгөө хайсан, эсвэл судалгаа шинжилгээний үе, эсвэл одоо илүү их мэдээллүүд авсан, чагнасан ийм үе рүү орох өндөр бас боломжтой. Ягаад тэгэхээр удахгүй 5 сарын 20-д гаргаад нар эхрийн ордонд ирснээр эхрийн ордонд илүү одоо эрч хүчтэй, одоо илүү харилцааны холбогдолтой өөрчлөлтүүд танд бол ирж эхэлнэ. Тэгэхээр энэ үеийг хүлээгээд та илүү судалгаа, илүү мэдрэмж, илүү чагнах ийм үед рүү бас орж болно. За нөгөө талаас таны хувьд мэдээж одоо бол нэлээд олон зүйлүүдийг анхаарад ажил хэрэг болгох ийм төлөвлөгөөнүүдийг гаргах үе гэж бол харагдаж байна. За тийм учраас ирж байгаа энэ одоо ангараг гарыг хоньны орд руу итвэхтэй, дээрээс нь нар үхрийн ордонд, за тэгээд бас бод гарыг удахгүй 5 сарын 15-нд үхрийн орд руу энтергийн шилжилт хөдөлгөөн хийгээд эхлэх үеүүдэд таны хувьд тэр чигтээ төлөвлөгөө, судалгааны ийм үеуд рүү орж байгаа юм байна гэж бол харагдаж байна. За гадагшаага ямар нэгэн ажлууд одоо эхлүүлэе гэж бодож байгаа бол боломжтой ийм сайн үе 5 сар тэр чигтээ холын харилцаа, гадаад харилцаа итвэхтэй сайн байх нэ. За энэ дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийн ордныхны маань хувьд ирж байгаа 5 сарын 20-д хүртэл таны хувьд ажил мэргэжил чи айгуу чухал байгаа. Энэ карьер дээр та нэлээд олон төлөвлөгөө, харилцаа, уулзах, явах, за дээрэс нь амбиц, карьерийнхаа араас одоо ямар алхмуудыг хийвэл та илүү байр суурьтай болох уу, илүү амжилтанд хүрэх үү гэсэн ийм хүсэл сонирхол маш өндөртэй болсон байна. Тэгэхээр өөрийгөө илүү их одоо бусдын нүдэнд яаж харагдуулах уу, хүмүүс таныг яаж хүлээж авч чинь, хүмүүс таныг яаж хүлээж авах уу гэдэг дээр илүү та амбицтай одоо болчихсон үе дээр явж байгаа. Тэгэхээр энэ амбиц бол таныг ангараг гараг 4 сарын 30-нд байршлаа солон хоньны ордонд ирэхэд бүр идэвхтэй болно. Та ямар ч байсан одоо хүмүүстэй нэлээд маргаантай, зөрчилдөөнтэй, магадгүй өөрийнхөө амбицийг, байр суурийг одоо хамгаалахын тулд хит их одоо амбиц, хит их төлөвлөгөө, хит их уур стресс гаргах хүртэл магадaltaй байгааг анхаарах хэрэгтэй. За нөгөө талаас эрэг талаас гэвэл ангараг гараг хоньны ордонд шилжилт хөдөлгөөн хийгээд таны карьерийн байршилд ирснээрээ та маш зоригтой алхмуудыг бол хийж эхэлнэ. Маш идэвхтэй, маш зоригтой, зарим талаараа маш ууртай
ийм одоо алхмуудыг бол хийж эхэлнэ. Тэгэхээр энэ үедэр болгоомжтой хайрцах зүйл гэвэл дээшээгээ дарга, дээшээгээ амбицтай, дээшээгээ одоо карьер магадгүй албан тушаалтай хүмүүстэй та зөрчилдөөн үе их үүсэх өндөр боломжтой гэдгийг анхаараа. За дээрэс нь алтан байгууллага, хууль, институт одоо янз бүрийн байгууллагуудаар орохоор та болгоомжтой байхгүй бол таны нөгөө дотоод эрч хүч, энерги, дээрэс нь бас амбиц, өөрийгөө бас ингээд нэлээд дүүлгсэн ийм одоо aggression зүйлүүд чинь идэвхтэй болоод эхэлж байгаа учраас магадгүй хүмүүстэй зөрчилдөөн үүсэх өндөр боломжтой. Яагаад тэгэхээр одоо будгарыг бас саяхан эмчээ бол ухрах хөдөлгөөн хийсэн, үл ойлголцлуудыг авчирсан. За нөгөө талаасаа бас будгарыг маань энэ хоньны ордондоо 4-5 сарын 15 хүртэл байх учраас ангар гарагтай ойрхон аяснараа балчимгүй үг хэллэг тэр бол одоо маш их идэвхтэй болно. Тэгэхээр үүн дээр анхаарлаа хандвал харин энэ энергийг яаж ашиглах вэ гэвэл нэлээд одоо амбицтай байгаад та өөрийнхөө байр суурийг ахиулах боломжийг энэ үе өгнө. За нөгөө талаас нь нар үхрийн орд руу орсон байгаа. Тэгэхээр үхрийн орд руу нар орсон байгаа учраас таны хувьд энэ үе маань мэдээж одоо таны хувьд орлого ашиг, зориг тэмүүлэл цаашид одоо хэр хэмжээний би ашиг орлоготой хүн байх уу? Ер нь цаашид би санхугаа тооцоолоод дараагийн одоо тэдэн жилд миний санхүүгийн байдал ямар хөө одоо өргөөж өгөх үү гэдэг дээр маш олон боломжууд танд гарч ирж байгаа. Төсөл санаа хэрэгжиж байгаа юм эерэг үе дээр та мэдээж одоо таны хувьд маш зоригтой алхмуудыг 5 сард бас хийх шаардлагатай болох нь. Тэгэхээр балансыг маш зөв барих шаардлагатай. Дээрээс нь байр суурь, зориг тэмүүлэл, карьер дээр чинь боломжууд нээгдэнэ. Харин та үнийг зөв байдлаар илүү өөртөө боломж болгон авах шаардлагатай. Ямар нэгэн ажлууд чинь тэлэх, ямар нэгэн зорилгууд чинь үр өгөөж өгөх. За дараагийн боломж бололцоонууд үүд хаалгуудаа нээж байгаа энэ 5 сарыг та маш зөв алхам, зөв одоо зорилго болгон ашиглаж чадвал удаан хугацааны зорилго, удаан хугацааны сургалт, семинар, төсөл хэрэгжилт бол энэ 5 сар танд маш эерэг одоо өргөөжүүдийг авчрах сар байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр мэлхийн орныхны маань хувьд энэ 5 сарыг маш зөвөр ашиглаж чадвал одоо дараагийн одоо жилүүдэд болох их боломжит өөрчлөлтүүдийг та санхүү тал дээр тавьж эхлүүлэх ийм одоо сар байх боломжтой шүү. За энэ дараагийн орд бол Арслангийн орд. За Арслангийн ордныхны маань хувьд ирж байгаа 5 сар, одоо 5 сарын 20 хүртэл таны хувьд ямар өөрчлөлтүүд гарч ирэх вэ гэвэл 5 сарын 20 хүртэл таны амьдралд одоо тодорхой хэмжээгээр маш идэвхтэй янз бүрийн одоо карьерийн боломж, одоо бизнесийн өөрчлөлтүүд, эргэлтүүд гарч эхэлж байна. Тэгэхээр 5 сар тэр чигтээ бизнесийн хувьд маш эерэг сар байна. За таны хувьд бас маш хариуцлагатай, нэлээд зоригтой, нэлээд шийдвэртэй ийм одоо сар. Тэгэхээр та удаан хугацаанд шийдэж чадахгүй байсан шийдлүүдийг ажил дээр энэ сард шийднэ. За бас дээрэс нь тойроод гүгээд байхгүй, яг нүүр тулах шаардлагатай ийм бизнес, ажил, гэрээ хэлцээр магадгүй одоо байр, ажил, албан тушаал гэсэн зүйлүүд бол танд маш тодорхой болох сар байна. Тэгэхээр нөгөө талаасаа бас та нэлээд амбицтай өөрөө болчихсон байна. За дээрэс нь бас таны хийх гэж байгаа ажлууд олон нийтэд их тийм эерэг байдлаар хүрэх боломжтой сарыг энэ үеийг та маш одоо гартаа эргүүлэх шаардлагатай. Энэ одоо 2024 оны 4 сарын 29-наас 5 сарын 20 хүртэл та хамгийн карьерийн high peak одоо буюу өөрийнхөө хамгийн их боломжит хүмүүс таалагдах юм өнцөг дээр явж байна. Тэгэхээр таныг хүмүүс ажиллаар чинь илүү сайхнаар хүлээж авах, хийж байгаа ажил төрлөөрөө та хүмүүст хүрэх юм бол хүмүүс таныг их одоо урам тааламжтай хүлээж авах, таныг их боловсралтай, амжилттай, бизнесийн талаараа бас их эргээр харах юм өнцгүүд идэвхтэй болж байгааг та зөвөр одоо өөртөө эргүүлэн ажил дээрээ амжилтыг энэ сардаа татах шаардлагатай.
дээрээс нь хийж бүтээж байгаа зүйлүүдэд олон нийтэд хүргэх шаардлагатай бол энэ 5 сар танд маш үр өгөөжтэй байх нэ. Тэгээ нөгөө талаасаа бас одоо ангараг гараг таныг маш их зоригтой бодол санаагаа илэрхийлэх боломжийг өгж эхэлнэ. За тэгээд өөрийнхөө итгэсэн зүйлүүдийг өөрөө та хамгаалах, итгэл үнэмшлийнхаа араас явах, зорилгынхаа араас явах, сурж мэддэг гэсэн зүйлээ сурж мэдэх, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзлээ илэрхийлэх. За тэгээд бас нөгөө талаасаа гадагшаага чиглэсэн аяллууд идэвхтэй байгаа энэ үеүүдэд бол хэд хэдэн аяллуудыг юм уу та эхлүүлэх боломжтой. За нөгөө талаасаа бас таны хувь сургууль соёлд оръё, дахин өөрийгөө боловсруулъя гэж байгаа бол энэ бас идэвхтэй сайн байна. За нөгөө талаасаа бас ямар нэгэн зорилготой шийдлүүдтэй одоо холбогдсон аяллуудыг та энэ үед эхлүүлэх өндөр боломж бас идэвхтэй харагдаж байна. За удаан хугацаанд таны хувьд бол мэдээж одоо өөртөө ажиллах, өөрийнхөө дотоод асуудлуудыг олж мэдэх, за дотоод асуудлуудтайгаа ухаж ажиллах боломжууд өгж ирсэн байгаа бол энэ маань эргээд таны хувьд одоо идэвхтэйгээр үнийгээ ажил төрөл дээрээ apply хийх, ашиглах боломжийг 5 сар тэр чигтээ танд өгч байна. Тэгэхээр 5 сар арслангуудын хувьд тэр чигтээ карьер, харилцаа холбоо, гадагшаага болон итгэл үнэмшлэр чиглэгдсэн мораль, өөрийн чинь одоо зориг тэмүүлэл идэвхтэй ийм сар байна. Дээрээс нь өөрийнхөө карьер дээрээ та энэ сарыг зөв ашиглаж чадвал хүмүүст хүрэх одоо байдал чинь хамгийн эерэг ийм үе явж байна гэж бол харагдаж байна да. Таны дараагийн орд бол охины орд байна. За охины ордныхны маань хувьд өнгөрсөн одоо 4 сар тэр чигтээ бол таны хувьд нэлээд төвөгтэй байсан байх боломжтой байна. Учир нь өөрийн хувьд будгаарыг ухрах хөдөлгөөнөө бол хоньны ордонд хийсэн. Тэгэхээр хоньны ордонд ухрах хөдөлгөөн хийснээр таны хувьд сэтгэл санааны зовнил, дотоод зөрчилдөөн асуудлууд, ямар нэгэн ховж сонсох, өөрийнхөө асуудлуудыг олж харах, эсвэл өөрийнхөө дотоод энэ сэтгэл зүйн галыг нээхийн тулд яаж ажиллах, өөртөө яаж ажиллах гэх мэтчлэн дотоод энэ өөрчлөлт одоо хийгдсэн үе байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд бол одоо ингээд таны хувьд 4 сарын 15 гээд бол өөрчлөгдөж эхэлж байна. За нөгөө талаараа таны хувьд хайсан зүйлээ олох, эрэл хайгуул хийх таатай үеийг бас өнгөрсөн сар бол өгсөн байна. Тэгэхээр эрэл хайгуул хийж олохгүй байсан зүйлээ олох, ухаж мэдээд судлаад ингээд урд нь хизэж хараагүй мэдээлүүдийг хүртэл олж харсан ийм нүд нээсэн ийм сар бол 4 сар байсан бол 5 сарын 15 хүртэл энэхүү энерги маань явагдаж, эрэл хайгууллаа олж, эргээд та ямархуу гарц өөрчлөлтүүдийг өөрийнхөө ажил төрөл амьдралдаа хийх үү гэдгийг ойлгосон юм үе рүү бол орж байна. За тэгээд нөгөө талаас таны хувьд 5 сарын 15-наас ахуулаад нэлээд олон ингээд таатай харилцаанууд танд идэвхтэй болж эхэлнэ. Бодсон сансан зүйлүүдэд та чөлөөтэй илэрхийлж, өөртөө болоод байгаа асуудлуудаа хүртэл 5 тухтаагаар шийдэх боломжийг бол 5 сарын 15-наас өгнө. За 5 сарын 7-нд гарч байгаа шинэ сар таныг эргээд дахин өөртөө итгэх, итгэл урам зоригтойгоор амьдралаа чиглүүлэх, итгэл үнэмшлээ чинь өөрийн чинь хурцаад өгсөн ийм үе бол эхэлж байна. За таны хувьд бол ямар нэгэн бурхан танд бурхантай харьцах харилцаа гэдэг юм уу, эсвэл дотоод өөрийнхөө бурхантайгаа харьцах харилцааг бол 5 сар тэр чигтээ маш их идэвхтэй өгч байна. Танд гадагшаага чиглэсэн аяллууд нээлттэй, сургууль соёл нээлттэй, ямар нэгэн байдлаар дахин сурын мэдээ явъя, өөрчлөе гэсэн энэ өөрчлөлтүүд маш их идэвхтэй юм уу бол байна. Тэгэхээр өхрүүдийн маань өхрийн ордны энэ одоо сар бол охинуудын маань хувьд хамгийн их одоо ингээд газар бие махбодууд идэвхтэй болж байгаа үе. Охин бол өөрөө бас морь бол ховсонтой юм махбодтой, газар бие махбодтой орд байдаг. Тийм учраас энэ өхрийн ордны сар бол харьцангуй таатай, эерэг юм одоо нөлөөтэй үе байна. Хэрвээ та ямар нэгэн зүйл төлөвлөж байгаа, сургууль соёлд явах гэж байгаа, гадагшаага аялах гэж байгаа, ямар нэгэн зүйлүүдийг хийж үтэх гэж байгаа бол 5 сар дотор амжуул илүү сайн харагдаж байна. За дээрэс нь энэ одоо 5 сард таны хувьд ямар нэгэн одоо итгэжсэн зүйлүүд чинь танд үнэн байж таарах. За тэгээд бас одоо таны хувьд азтай үйл явдлууд амьдралд чинь болж таныг эргээд зөв замд чиглүүлж оруулах боломжийг бас энэ 5 сар өгч байна. Тэгэхээр хэрвээ та ямар нэгэн байдлаар буруу одоо
зам руу орцсон байна гэж өөрийгөө бодох. Эсвэл ямар нэгэн зүйлүүдийг та буруу хийгээд байгаа юм шиг мэдрэмж төрөх энэ одоо мэдрэмжүүд 5 сар танаас холдон одох нэ. За тэгээ 5 сард та ямар ч байсан одоо нэлээд өөртөө итгэж, өөрийгөө чиглүүлж, өөртөө одоо итгэлтэй болж зорилгоо олж нээх өндөр боломжийг бол 5 сарын 15-аас танд өгж эхэлнэ. За нөгөө талаасаа бас таны хувьд урт удаан хугацааны ингээд боловсрал, соёл иргэншил, итгэл үнэмшил, шашин шүтлэг гэдэг зүйлүүд чинь танд маш олон одоо хувь тавилангаар олон үе таалгуудыг нээх боломжийг 5 сар өгч байна. Тийм учраас энэ 5 сартаа та ямар ч байсан нэлээд олон ийм хувь тавилангийн эерэг эргэлт өөрчлөлтүүдийг та олж харах нэ. Тэгээ нөгөө талаасаа бас одоо ямар нэгэн сэтгэл санаа дотоод асуудал, интимэт харилцаа, секси харилцаа гэдэг дотоод энэ интернл зүйлүүд чинь бол нэлээд өөрчлөлтийг бол даван туулаад эргээд таны хувьд одоо харилцаа холбоон дээр илүү тогтун, зөв одоо шийдрүүдийг гаргасан харилцаануудыг өөртөө татчихээн. За дээрэс нь бусдтай нэлээд харилцааны асуудалтай эсвэл гэр бүлийн салт нийлэлтэй холбоотой асуудлууд танд үүсчихсэн бол үүнтэй холбогдуулан үргэлжлүүлэн саад асуудлуудыг яаж даах уу гэдэг дээр 4 сарын 30-наас ангараг гараг одоо хоньны орд руу ирснээрээ өөрчлөлтүүдийг бол татчихээн. За энэ дараагийн орд бол Чинлүүрийн орд. За Чинлүүрийн ордныхны маань хувьд ирж байгаа 4 сарын 29-ноос 5 сарын 20 хүртэл за сугар гараг маань өхрийн орд руу шилжилт төлөвлөгөө хийсэн. За энэ үе бол таны хувьд мэдээж одоо өөрөө чинь бас өөрчлөгдөх юм боломжийг өгнө. Хэрвээ та одоо удаан хугацаанд нэг тогтун байдлаар явж ирсэн бол энэ 5 сард за одоо ерөнхийдөө бол дотоод сэтгэл санааны байдал болон бие махбодын өөрчлөлтүүдийг илүү хий. Магадгүй та их турыг, их тархлыг гэсэн юм өөрчлөлтүүдийг энэ одоо 5 сар татчихээн. За сэтгэл зүйн дотоод өөрчлөлтийн хувьд гэвэл мэдээж таны хувьд 5 сар үргээд өөрийгөө олж таних, өөрийгөө олж нээх юм боломжуудыг бас өгч байна. Тэгээ таны хувьд дотоод юм сэтгэл зүйд чинь олон өөрчлөлтүүд болон өөрийгөө ялан дийлэх, өөрийгөө олж харах, өөрийнхөө сул болон давуу талыг олж нээсэн юм үе бол байгаа. Тэгэхээр 5 сар таны хувьд нэлээд одоо эерэг өртөг ажиллах боломжуудыг авч байгаа үе. За 5 сар бол таны хувьд дотоод энэ одоо өөрийнхөө докторгүй сэтгэл санааны асуудлуудаа олж харахаас гадна гэр бүлийн дотоод асуудал дээр өөрчлөлтүүдийг хийх ийм шинэ өөрчлөлтүүдийг өгж байгаа. Тэгэхээр 5 сард юм худалдаж авах, өв хөрөнгө залгамжлах, эсвэл 5 сард та үл хөдлөх хөрөнгөө зарах, борлуулах, за эсвэл ямар нэгэн шинэ зүйлүүдийг зарж борлуулах, эсвэл газар худалдаж авах, газар зарах, эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, худалдаж өгөх авах гэдэг зүйлүүд хүртэл маш их идэвхтэй юм үе байна. Тэгэхээр энэ үеийг та нэлээд одоо санхүүгийн талаараа ч гэсэндээ өөрчлөгдөх юм боломжийг бас өгж байгаа юм үе гэж бол харж байна. За Чинлүүрүүдийн хувьд харилцаа холбоон дээр хэд хэдэн удаагийн хэртэлцээ 4 сард болж байгаа хэртэлт бол таны харилцаа холбоон дээр маш идэвхтэй байсан. За харилцаа холбоон дээр чинь бууд гараг бас ухрах хөдөлгөөн хийсэн. Тэр гэр бүлийн харилцааны одоо салж нийлэх болон дотоод энэ зөрчилтийн асуудлууд бол маш их идэвхтэй юм үе байхаас гадна за гэр бүлтэй хүмүүсүүд маань энэ үеэр хоорондын зөрчилтийн саадууд бол их идэвхтэй боловч сугар гарыг тодорхой хэмжээгээр балансыг чинь барьж ирсэн байх боломжтой байна. За нөгөө талаасаа таны хувьд ангараг гараг энэ 2024 оны одоо 4 сарын 29 за 30 гээд хоньны орд руу шилжилт хөдөлгөөн хийн. За энэ үе дээр бол та мэдээж харилцаа холбоон дээрээ бусдтай муудалцах, саад хэрүүл тэмцэл үүсэх, буруу ойлголцол эсвэл мэдээж одоо нэлээд одоо бусдыг буруутгасан эсвэл зөрчилдөөн энэ энергиудээс зайлсхийх хэрэгцээтэй ангараг гараг харилцаа холбооны чинь байдал дээр шилжилт хөдөлгөөн хийснээр таны харилцаа холбоон дээр нэлээд олон төвөгтэй ийм үл ойлголцлуудыг одоо авчрах өндөр боломжтой бусдаас ирэх бас хэрүүл тэмцэл зүйлүүд бол танд маш их идэвхтэй болж эхлэх үе байна. За нөгөө талаас энэ одоо харилцаа холбоон дээр хэрүүл тэмцэл саадуудыг татахгүй гिचээх юм бол та одоо Чинлүүрийн ордны мандалттай хүмүүс гэр бүлтэйгээ Чинлүүрийн ордны нартамс гэр бүлийнхаа хүнтэй илүү цаг хугацаар гадуур өнгөрөх эсвэл хамтдаа одоо
эрч хүчээ өнгөрүүлдэг gym fitness юу гэдэг юм одоо ийм газруудаар илүү их цугтаа байвал энэ энерги танаас холдон одох нэ. За нөгөө талаасаа бас энэ эрч хүчийг зөв ашиглаж чадах юм бол та харилцаа холбоон дээр илүү одоо идэвхтэй харилцаануудыг татна, интимэт харилцаач эргээс эргэх өндөр боломжийг өгч байна. За нөгөө талаасаа таны хувьд жинлэрүүдийн маань хувьд тэр чигтээ ажил амьдралынхаа саад асуудлуудыг туулах, за дээрээс нь ирэмийн харилцаан дээр илүү олон шийдвэрүүдийг гаргах, за дээрээс нь өв хөрөнгө болон зарж борлуулах асуудал дээр болон ямар нэгэн удаан хугацааны төлөвлөгөөн дээр өөрчлөлтүүд бол гарч эхлэх юм уу вэ? За дээрээс нь таны хувьд энэ жинлэрүү ордныхны маань хувьд энэ үхрийн ордны сард ямар ч үсэн дотоод эм сэтгэл зүйн өөрчлөлтүүд болон дотоод асуудлууд дээр та нэлээд одоо санаа зовнсон, айдас стрессэд давантуулсан ийм өөрчлөлтүүдийг татж байгаа ийм үе байна. Тэгэхээр энэ үе бол тэр чигтээ бусдтай харилцаа, бусдтай болон ажил үйлс, дээрээс нь үр зээл, саад асуудлуудаа ингээд нэлээд анхаарсан энэ дээрээ давантуулах шаардлагатай өөрчлөлтүүдийг бол татж байгаа ийм сар одоо болохоос гадна 5 сарын сүүл эргээд таны амьдралд илүү идэвхтэй өөрчлөлтүүдийг эерэг байдлаар татах ийм үе рүү бол орох нэ. За жилүүрийн ордныхны маань хувьд жилүүрийн ордны нар сар мандалттай хүмүүс. За жилүүрийн ордны мандалттай хүмүүсийн маань хувьд харилцаа холбоо бол хамгийн одоо өндөр эерэг өөрчлөлтүүдийг бол татж байна. Хэрвээ та хилэнцэн ордны мандалттай бол ганц бие бол харилцаа холбоон дээрээ та хин нэгэн үнтэй уулзрах, хин нэгэн үнтэй амьдралаа зохиох, эхлүүлэх одоо бүхий л боломж таатай энэ одоо эрч хүчийг 5 сард танд өгч байна. Тэгэхээр ганц биеуд маань энэ 5 сард хин нэгэн үнтэй харилцаа холбоо бол нэг тийшээ шийдэгдэх гэх юм уу. Эсвэл бол таны хувьд харилцаа холбоон дээрээ хин нэгэн үнтэй уулзрах өндөр боломжийг бол өгч байна. За нөгөө талаасаа таны хувьд 5 сар бол мэдээж ялангуяа 5 сарын 7 болон 5 сарын 15-ны үед бол одоо хамгийн их шийдэмгий эерэг өөрчлөлтүүдийг татж байгаа үе байна. За дээрээс нь таны хувьд өөртөө ихтгэлтэй байж өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө одоо чөлөөтэйгээр бусдад нээж харуулах юм талууд дээр та илүү их шийдэмгий болж өөртөө зоригтой, өөрийнхөө одоо харилцаа холбоон дээр зоригтой шийдвэртэй гаргах боломжийг бас 5 сар өгч. За гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд хоорондын харилцаа илүү дотно, илүү одоо эерэг болж харилцаа холбоо илүү тав тухтай таатай болно. Нөгөө талаас та энийг одоо илүү их мэдэрсэн байх боломжтой. Тэгэхээр 4 сарын 29-ноос ахуулан сувар гариг маань үхрийн орд руу шилжих төлөвлөгөө хийж байгаа. Дээрээс нь нар бархас тэнгэрийн вангаа бүхий л гаригууд таны харилцаа холбоон дээр чинь аялж байна. За нөгөө талаасаа бол одоо хилэнцэн ордны нартай хүмүүс гэрээ хэлцээр шинэ хамтралууд бол маш идэвхтэй. Бизнес дээрээ маш олон эерэг одоо гэрээ хэлцээрүүдийг та 5 сард хийнэ. За нөгөө талаасаа үхрийн ордны сартай хүмүүсийн маань хувьд бас магадгүй та нүүх суух, газар ус солих бүрэн боломжтой, өөр улс оронд очиж амьдрах бас бүрэн боломжтой юм таатай үе эхэлж байна. За тэгээд таны хувьд ажил үйлс дээрээ нэлээд анхаарах, эрүүл мэнд дээрээ нэлээд анхаарах, эрүүл мэнд дээрээ нэлээд анхаарч шинэ хоол, хүнс, дайет, фитнес, амьдралын режим дээрээ илүү их анхаарах боломжийг бас 5 сар өгч байна. Тэгэхээр тэр чигтээ 5 сар таны хувьд ерөнхийдөө бол харилцаа холбоо, өдөр тутмын ажил үйлс, амьдрал дээрээ шинжилт өөрчлөлтүүдийг хийх, за ажлын байраа солих, эрүүл мэнд дээрээ анхаарах гэд бүхий л одоо зүйлүүд ч идэвхтэй сайн. За дээрээс нь өөрт чинь тулгамдаад байгаа саад асуудал дайсан, магадгүй ажлын байран дээр үүсэж байгаа саад асуудал дайсан саад зүйлүүдэд та даван туулах боломжийг 5 сар тэр чигтээ танд өгч. Тэгэхээр ерөөсөө 5 сар таны хувьд харилцаа холбоо нээлттэй, ажил дээрээ даван туулах чадамж идэвхтэй, за гэмтэл бэртэл авах бас болгоомжлох хэрэгцээтэй. Нөгөө талаасаа өөртөө итгэлтэйгээр өөрийгөө чөлөөтэйгээр нээн харуулах боломжийг 5 сар танд өгнө. За номын орд. За ирж байгаа 5 сар номын ордныхны маань хувьд тэр чигтээ өөрийнхөө ажил төрөл, өдөр тутмын амьдралын хэвшил, саад асуудлуудад туулах ийм одоо шаардлагатай үе рүү чиглүүлж байна. За тэгэхээр номуудын маань хувьд
үхрийн ордны сар буюу одоо энэ 4 сарын 29-ноос 5 сарын 20 хүртэл ямар ч байсан одоо таны хувьд ажил төрөлтэй холбоотой асуудлууд дээрээ анхаарлаа хандуулах нь байна. Тэгэхээр удаан хугацаанд та хийхгүй байсан, амжуулж чадахгүй байсан олон ажлуудыг бол энэ 5 сард амжуулна. За дээрэс нь бас одоо нэлээд завгүй ийм одоо сар бол 5 сар танд болохоор харагдаж байна. За дээрэс нь таны хувьд бас үржил санхүүгийн асуудалтай бол үржил санхүүгийн асуудлуудаа төлөх анхаарах, за зохицуулах өндөр боломжийг бас өгнө. За ямар ч байсан таны хувьд өөртөө саадлуудаа зан характер асуудал болон өөрийнхөө ажил үс төр саадлуудаа зүйлүүдийг олж харна. За тэгээд үүнтэйгээ нүүр тулаад ажиллах боломжийг энэ сар өгж байгаа юм байна. За нөгөө талаас бол таны хувьд гэрийн дотоод уур амьсгал, орон байрны асуудал, гэр бүлийнхэнтэйгээ нэлээд одоо докторгүй одоо саад асуудалтай байсан бол энэ үе бол өөрчлөгдөж байна. За таны хувьд бол илүү тогтун тайван ийм одоо дотоод сэтгэл зүй гэр бүлийн амьдралыг бол энэ одоо ирж байгаа сард 5 сард бол татчихээн. Харин өөрийнхөө хувьд бол одоо нэлээд итвэхтэй, үр хүүхдүүдтэйгээ итвэхтэй харилцаа, итвэхтэй өөрийнхөө хувьд бас өөрийнхөө зөрөгтэй алхам, дурлаад байгаа хобби зүйлүүдтэй бас итвэхтэй болж эхэлж байна. Тэгэхээр таны хувьд бол энергийн хувьд илүү мах бодийн эрч хүчтэй, зөрөгтэй, бас дээрэс нь бүтээлч, бас дээрэс нь нэлээд ийм дурлаад байгаа зүйлүүдтэй болон хоббиндаа цаг хугацаагаа болон эрч хүчээ зарцуулсан ийм эерэг өөрчлөлтүүдийг бол өгж байна. Дээрэс нь илүү их мах бодийн хувьд таны хувьд эрүүл мэндэд анхаарч илүү олон зүйлүүдээр хичээллэх магадгүй одоо дурлаад байгаа хоббигоороо та яг итвэхтэйгээр хөдөлгөөн өөрчлөлтүүдийг энэ сард бол хийж эхлэх боломжтой. Ягаад тэгэхээр 5 сар тэр чигтээ номуудын маань хувьд эрүүл мэндтэй холбоотой сар болж харагдаж байна. Бас дээрээс нь ажил төрөлтэй холбоотойгоор итвэхтэй өөрчлөлтүүдийг та хийж эхлэх нэ. За дээрэс нь номын ордныхны маань хувьд өөрийнхөө саадуудыг нэлээд олж хараад нэлээд гинт шийдлүүдийг бол ажлын байр, ажил төрөл дээр бол хийж эхэлнэ. Нөгөө талаас таны хувьд номуудын маань хувьд ямар ч байсан одоо өөрөчм гал бие махбодууд бас итвэхтэй одоо болж эхэлж байгаа юм уу? Ангараг гариг хоньны орд руу орсноороо амьсгаа авах илүү чөлөөтэй зөрөгтэй алхмууд хийх боломжийг 5 сар төрчихтэй өгч. За дээрэс нь хуучин дуусгаагүй байсан ажил төрөлтэй холбоотой, бичиг цаасны асуудалтай холбоотой, тооцоолоогүй байсан зүйлүүд, эргэн харах боломжтой зүйлүүд, ажил дээр юу хийвэл боломжтой байгаа офис, ажлын байр магадгүй ингээд зүйлүүд дээр чинь 5 сарын 15-аас ахуулаад анхаарах ёстой юм зүйлүүд гарч ирнэ. Тэгэхээр маш их тооцоолол, анхаарал, төлөвлөгөөг 5 сарын 15-аас хойш та итвэхтэй хийж эхлээрэй. За нөгөө талаас санхүүгийн асуудал дээр тооцооллыг гаргах хэрэгтэй. Ажлын байран дээр мөнгө санхүү, үрлэг зарлага бол итвэхтэй, ажилдаа зориулсан санхүүгийн зарлага бол итвэхтэй харагдаж байна. Нөгөө талаас бас таны хувьд гэмтэл бэртэл авахаас зайлсхийх хэрэгцээтэй энэ сард. За нөгөө талаас таны хувьд эрүүл мэнд дээр юм уу, эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр анхаарахгүй бол одоо гинт их хэмжээгээр жин нэмэх боломжийг бас сугаргаарыг үхрийн ордонд ирснээрээ өгөх нэ. Тэгэхээр энэ 5 сар бол тэр чигтээ таны хувьд бүх саадуудыг даван туулах, өөрийнхөө одоо ажил руугаа ханцуу шамлан орох, саад болгоныгоо даван туулж цэгцлэх шаардлагатай зүйлүүд байхаас гадна за гэртээ байдаг ажил төрөл хийдэг хүмүүсийн маань хувьд гэвэл амьдралынхаа одоо эрүүл мэндийг гэр бүлийн эмх цэгц, амьдралын хэмнэлийг хүртэл ингээд өөрчилсөн, илүү анхаарлаа хандуулсан ийм үе рүү бол орж эхэлж байна. За үр хүүхдтэй холбоотой харилцаа холбоо бол итвэхтэй, үр хүүхдтэй холбоотой эсвүүд итвэхтэйгээс гадна ажил төрөл дээр дуусгах ёстой бүхий л зүйлүүдийг дуусгах шаардлагатай. Ягаад тэгэхээр 6 сар эхрийн ордны сар гарангууд таны хувьд илүү харилцаа, бизнес, гэрээ хэлцээрүүд рүү илүү итвэхтэй одоо нөлөөлөлүүд бол тань руу татагдаж эхлэх нэ. Тэгэхээр энэ сард та болж өгвөл дуусгаагүй олон ажлуудаа цэгцэлж авахыг хичээгээрэй. За энэ дараагийн орд бол матрын орд байна. За матрын ордныхны маань хувьд ирж байгаа 5 сарын 20-д хүртэл таны хувьд ямар хөө энергиуд байна вэ? Ямар өөрчлөлтүүд байна вэ? За матрын ордныхны маань хувьд ирж байгаа 5 сар за мэдээж одоо таны хувьд нэлээд итвэхтэй ажил төрөл чинь удаан хугацааны байдлаараа бол итвэхтэй сайн явах боломжтой саруудын нэг бол нэг. Яагаад тэгэхээр
За таны өөрөө чинь эерэг одоо яг одоо өөртөө чинь адилхан элементтэй буюу газар бие махбодтой өхрийн ордонд нааруулаа аялж байна. Тэгэхээр өхрийн ордонд наараа аялж байгаа учраас таны хувьд мэдээж ажил төрөлчин бүтэмжтэй сайн зоригтой алхмуудыг хийх боломжтой. Сар ер нь бол танаас нэлээд их зориг шаардлагатай байгаа сар байна. Тэгэхээр матрын ордныхны маань хувьд 5 сард бол мэдээж одоо зоригтой шийдвэр гаргаж чадах юм бол ажил чинь маш бүтэмжтэй байна. Өөртөө ихтэй байснараа олон зүйлүүдийг даван туулах өндөр боломжтой байна. Ерөнхий байдлаараа одоо матруудын маань хувьд ажил үйлс, үр хүүхэд, харилцаа холбоо нэлээд эерэг нааштай юм үеуд бол байгаа. Харин гэр бүлийн харилцаа, дотоод уур амьсгал, орон байрны асуудал дээр нэлээд олон анхаарал шаардагдана. Ямар нэгэн хөдөлгөөн өөрчлөлтүүд бас 5 сард хийгдэх өндөр боломжтой харагдаж байна. Хэрвээ хийхгүй бол та гэр орондоо засвар өөрчлөлт хөдөлгөөн бол хийх өндөр боломжтой. Нөгөө талаасаа гэр орондоо ингээд нэлээд олон идэвхтэй өөрчлөлтүүдийг хийхээс гадна хэрүүл тэмцэл уруул одоо саад асуудлуудыг гэртээ хийхгүй байхыг хичээх хэрэгтэй сар. За нөгөө талаас таны хувьд бас 5 сард нэлээд одоо олон эерэг одоо өөрчлөлтүүдийг карьер ажил мэргэжил дээр хийх. За дээрэс нь таны одоо санчир гарагч нь одоо загсны ордонд аялж байгаатай холбогдуулан таны ажил үйлс төр чинь бас эерэг нааштай боломжуудыг татах. За тэгээд бас одоо урт удаан хугацааны ажил гэрээ хэлцээрүүдийг энэ үеэр хийх, барьж авах гол нь танаас нэлээд зоригтой шийдвэрүүд шаардагдаж байгаа үе гэдгийг анхааран үзэж ажил төрөлтөд анхаарлаа хандуулна. За ганц биеуд маань болцох, романтик харилцаа энэ төр өөрийгөө илэрхийлэх байдал дэйт болцоо бол маш их идэвхтэй боломжтой юм сайн сар байгаа. Тэгэхээр энэ сард та болж өгвөл одоо болцоо гадуур гарах хүмүүстэй уулзах, болцож үзэх өндөр боломжийг бас энэ үе танд өгч байна. Тэгэхээр матруудын маань хувьд ирж байгаа энэ сард болон 5 сард ерөнхийдөө бол нэлээд олон одоо болцоонд явах байх ганц биед маань харин гэр бүлтэй хүмүүс маань үр хөвгтөлүүлж ивэл үр хөвгттэй болох боломж таатай эрэг сайн сар байна. За нөгөө талаас таны хувьд 2024 оны 5 сар бол ер нь 20 хүртэл тэр чигтээ өөрийнхөө хувьд ажил үйлс, гэр бүлийн амьдрал, үр хүүхэд, хувийн бизнес, ажил төрөл, өөрийн бизнес, за дээрэс нь манлайлал, олон нийтийн харилцаа, бусдтай яаж харилцах вэ? Найз нөхөд хүрээлэл гэдэг зүйлүүд мар тун их идэвхтэй үе. За нөгөө талаасаа бас өөрийн дотоод сэтгэл зүй өөрийгөө ойлгох, өөртөө харьцах харилцаа маш их идэвхтэй юм таатай үе болж байгаа учраас 5 сард бол нэлээд одоо таны хувьд идэвхтэй өөрийнхөө хувьд тааламжтай юм сар гэж бол харж болох нэ. Таны дараагийн орд бол Бомбей орд. За 4 сарын 29-ноос 5 сарын 20 хүртэл Бомбей ордонд ямар өөрчлөлтүүд гарч байна гэвэл за Бомбей ордонд маань ирж байгаа 5 сар мэдээж орон байртай холбоотой асуудлуудаа шийдэх бүрэн боломжтой байна. Таны хувьд нүүх, суух, орон байр худалдаж авах, зарах, борлуулах идэвхтэй сар. За нөгөө талаасаа таны хувьд газар нутаг солих, relocation хийхэд бас энэ таатай саруудын нэг болж байгаа хамгийн сүүлийн одоо үе бол энэ байна. Тэгэхээр таны хувьд бол энэ Бомбей ордныхны маань хувьд ирж байгаа энэ сард орон байран дээрээ илүү тавтай эерэг өөрчлөлтүүдийг хийн, гэртээ юм уу тав тухтай амьдралыг бол нэлээд цогцлоож байна. За таны хувьд гэр бүл, орон байр, өөрийн чинь амьдрах одоо өөрийн чинь үнцэн, гэр бүлийн амьдрал ингээд дотоод өөрчлөлт зүйлүүд бол маш их идэвхтэй юм үе байгаа. За нөгөө талаасаа орон байртай холбоотой асуулаас гадна амьдарч байгаа орон байр, гэр бүлийн амьдрал, дотоод уур амьсгал дээр чинь эерэг гинтийн өөрчлөлт боломжууд бас нэгдэх өндөр боломжийг энэ сар өгч байна. За тэгээд өөрийн чинь хувьд харилцаа холбоо, ойрын аялал зүйлүүд бол маш их идэвхтэй, нөлөөтэй ийм сайн сар. Магадгүй таны хувьд машин тэрэг зүйлүүдээ одоо юу гэдгийг авах, өгөх ийм боломж их идэвхтэй үе байна. За санхүүгийн асуудал дээр тооцоолол алдахгүйгээр тооцоолол өндөртөө явах шаардлагатай байна. За нөгөө талаас таны хувьд санхүүгийн хувьд бол нэлээд тийм эерэг саруудын нэг бас энэ 5 сар өөрөө байх нэ. За нөгөө талаас таны хувьд энэ 5 сард ах トゥ ус амрах сатантайгаа харилцаа идэвхтэй, хувийн бизнес чинь идэвхтэй. За ойрын аялал идэвхтэй.
За ийм үе байна. Тийм учраас энэ сарын турш таны хувьд гол зүйлүүд бол мэдээж гэр бүл, орон байр, амьдрах газар, санхүүгийн асуудал гэдэг одоо яг хүний хамгийн ойрын хэрэгцээний асуудлууд дээр илүү их анхаарлаа хандуулах нь байна. За тэгээд бас одоо өөрөө чинь хувьд гэр бүлийнхэнтэйгээ ямар нэгэн аялал зугаалга, ах トゥ самраг сатантайгаа эцэг эхтэйгээ энэ төр нэлээд ойрхон байх саруудын нэг байна. Бомбын ордны нартай хүмүүсийн маань хувьд гэвэл мэдээж одоо харилцаа холбоо, бизнес харилцаа холбоотой холбогдлолтой аялал. За Бомбын ордны сартай хүмүүс бол гэр бүлийн амьдрал эцэг эхтэйгээ илүү ойрхон байх, орон байртай холбоотой асуудлуудаа шийдэх. За дээрээс нь Бомбын ордны мандалттай хүмүүсийн маань хувьд гэвэл мэдээж одоо өөрөө чинь санхүүгийн асуудал гэдэг зүйлүүд бол хамгийн их чухал эерэг нааштай шийдлүүдийг татах ийм сар ирж байна. За шинэ саранд бол аливаа зүйлийн суурийг тавих боломжтой. Ялангуяа таны хувьд энэ шинэ саранд хэрвээ та ямар нэгэн орон байр, газар нутгийн өөрчлөлтүүдийг хийхгүй төлөвшсөн байгаа бол ямар нэгэн зүйл ургуулах, тарих өндөр боломжтой юм үе бол гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд магадгүй ямар нэгэн зүйл тарих, ургуулах гэсэн ийм зүйлүүдийг хийвэл маш амжилттай эерэг өөрчлөлтүүдийг бол тавих нэ. Тэгэхээр 2024 оны 4 сарын 29-ноос одоо 5 сарын 20 хүртэл таны хувьд аялал ойрхон, унаа тэрэг, машин тэрэгний шинжилт өөрчлөлтүүд ойрхон, за орон байр, гэр бүлийн амьдрах газар нутгийн байршил чинь шийдэгдэх, санхүүгийн асуудал чинь дагаад үнийгээ бас дагаад шийдэгдэх ийм боломжтой ийм одоо эерэг сар байна. Тэгэхээр таны хувьд бүх зүйлийг хундаамаар нь суурьуудыг нь тавьж байгаа саруудын нэг бол 5 сар байх нэ. За загасны ордныхны маань хувьд ирж байгаа 5 сар өөрт чинь маш олон одоо эерэг өөрчлөлтүүдийг ялангуяа ажил үйлс төр чинь тавина. За хамт олон ажил үйлс, хамтарч ажиллаж байгаа хүмүүстээр бол маш их эерэг өөрчлөлтүүд бол татагдж байна. Карьер, ажил мэргэжил чинь маш олон боломжуудыг татж байна. Таны хувьд хамт ажиллаж байгаа хүмүүс чинь дэмжлэг тусалцаа маш их өндөртэй. За дээрээс нь санхүүгийн асуудал дээр шинэ алхмуудыг тавьж, шинэ орлого ашигынхаа үд хаалгыг нээж байна. За таны хувьд бол илүү их ярих, харилцах ажлууд идэвхтэй байна. Загаснуудын маань хувьд магадгүй шинээр ажилд орвол маш их ярддаг ажилд хүртэл орох өндөр боломжтой харагдаж байна. За нөгөө талаас санхүүгийн асуудал дээр маш их тооцоололтой болж тооцоолж таныг зөв тийш нь чиглүүлж байна. Дээрээс нь одоо бизнес аялал юм уу, бизнес уулзалт бол идэвхтэй сайн. За дээрээс нь хамт олон чинь таныг тойрон хүрээлэх боломжтой. Унаа тэрэг, машин тэрэг худалдаж авах боломжтой. За дээрээс нь одоо ямар нэгэн техник технологитой холбоотой зүйлүүд бол танд бол маш их нааштай эерэг болж харагдаж байна. Загсуудын хувьд бол загсны ордны мандалттай хүмүүс ажил бизнесийн хамгийн оргил сайн үеүүдийн нэг. За хувийн бизнес дээр ч гэсэндээ шин санаа оноо, шин салбар зүйлүүдийг бол нээх өндөр боломжтой. За загснуудын маань хувьд бас мөнгөтэй холбоотой асуудал дээр илүү санаа зовлтгүй өөрийгөө илтгэж сурах шаардлагатай. Ажилд орох гэж байгаа бол илүү өөртөө итгэлтэй байх хэрэгцээтэй. За санхүүгийн асуудал дээр их хэмжээний үрлэг зарлаг гарах боловч бас дагаад орж ирэх боломж нь 5 сард идэвхтэй харагдаж байна. Тэгэхээр загснуудын маань хувьд ямар ч үсэн 5 сард нэлээд эерэг шийдрүүдийг ажил мэргэжил, карьер, бизнес дээр хийчих шаардлагатай харагдаж байна. Энэ бол хамгийн одоо сүүлийн эерэг саруудын нэг байх боломжтой байна.